Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургууль. Монгол Улсын их сургуульд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн суурь шинжлэх ухааны салбаруудын хөгжиж ирсэн уламжлал, эрдмийн чадвар туршлагад тулгуурлан дэлхийн тэргуулийн их сургуулиудын загвар, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинжлэх ухааны сургуулийг 2013 онд байгуулсан. Тус сургууль нь суурь шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа, сургалт эрхэлдэг томоохон төв болохын хувьд ирээдүйд судалгааны их сургууль болон хөгжих Монгол Улсын их сургуулийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй. Одоогийн байдлаар тус сургууль шинжлэх ухааны суурь чиглэлүүдээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг мэргэжлийн 19 тэнхимд 470 гаруй багш, 90 орчим ажилтан, бакалаврын төвчний 9200 гаруй оюутан, агсан төвчний 1900 гаруй сурвалжлагчтайгаар үйл ажиллагаа явуулж 36 багц хөтөлбөрөөр бакалаврын, 41 хөтөлбөрөөр магистрийн, 24 хөтөлбөрөөр докторийн сургалт эрхэлж байна. Шинжлэх ухааны сургуульд сурснаар оюутан та гүн гүнзгий мэдлэг, олон талын чадвар эзэмшиж, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх аргад суралцсан. Шинжлэх ухааны олон чиглэлээр үр дүнтэй суралцах орчин нөхцлөөр хангагдана. Профессор багш, судлаачдын өдөртөн гүйцэтгэж байгаа судалгааны төсөл хөтөлбөрт оролцсон ажиллах боломжоор хангагдана. Суралцах хөтөлбөрөө өөрөө сонгож бүрдүүлэх замаар бие даан суралцах орчин нөхцлөөр хангагдана. Тус сургуулийг төгсөгчид шинжлэх ухаан, соёл, боловсрол, улс төр, эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. Тус сургууль суралцсанаар танд өөрийгөө нээгэн хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэлэг мэдээлэл, гүн гүнзгий мэдлэг эзэмшиж, олон талын чадвар бүхий мэргэжилтэн болж бэлтгэгдэх боломж бүрдэх болно. Байгалийн ухааны салбар, математикийн тэнхим, физикийн тэнхим, химийн тэнхим, биологийн тэнхим, газар зүйн тэнхим, геологи, геофизикийн тэнхим. Сайн байцгаана уу? Бид нар ирээдүйд химийн чиглэлээр суралцах сонирхолтой сурагчид байгаамаа. Одоо ингээд МОИС-ийн химийн тэнхимтэй танилццгаая. Намайг цэндээ иргэдэг би Монгол Улсын их сургуулийн химийн тэнхимийн оюутан. Өнөөдөр хамтдаа Монгол Улсын их сургуулийн химийн тэнхимтэй танилццгаая. Химийн тэнхим нь Монгол Улсын их сургуулийн анхны тэнхимүүдийн нэг болж 1942 онд байгуулагдсан. Химийн тэнхим түүний хичээлийн лабораториудыг шинээр байгуулах ажлыг зөвлөлт холбоот улсаас өргөдөж ирсэн эрдэмтэн профессор багш нар гардан хийжээ. 1950-ад оны эхнээс үндэсний мэргэжилтэн багш нартай болж 1951 онд багш нарын факультетийн дэргэд хим биологийн салбар нэгдснээр химийн тэнхим нь ерөнхий аналитик химийн тэнхим, органик биохимийн тэнхим гэсэн хоёр тэнхим болжээ. 1955 онд химийн салбар бие даан байгуулагдсанаас химийн салбарын бүтэц бүрэлдэхүүн сургалтын үйл ажиллагаанд үндсэн өөрчлөлт гарч химч, химийн багшийн зэрэгцээ, эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэрийн газрын химч нарыг бэлтгэн гаргах болж 1967-өөс 1994 онуудад 5 жилийн сургалтанд шилжин дипломын ажил хамгаалан төгсөгдөг болсноос гадна оюутнуудыг 3 дугаар ангиас нь органик биш хим, аналитик хим, физик, коллоид хим, нүүрс нефтийн хим, байгалийн нэгдлийн химийн чиглэлээр мэргэшүүлэн сургаж төгсөгдөг болсон байна. 1992 оноос хим технологийн ангийн сургалт эхэлсэн бөгөөд 1994 оноос 4 жилийн сургалтанд шилжиж бакалавр, магистр, докторийн шаталсан сургалт явуулдаг боллоо. Энэ хугацаанд химийн салбар 65 удаагийн төгсөлт хийж хим биологийн багш, химийн багш, химийн технологич мэргэжлэр дээд боловсролтой 1924 мэргэжилтэнг төгсгөн гаргасан бөгөөд манай төгсөгчид ардын боловсрол, шинжлэх ухаан, ардын аж ахуйн төрөл салбарт үр бүтээлтэй нэр хүндтэй ажилласаар ирсэн. Химийн тэнхимэд нийслсэн орчноор яг ямар мэргэжлэр суралцах боломжтой вэ? Монгол Улсын их сургуулийн химийн тэнхимд орсноор хим болон химийн багш гэсэн хоёр хөтөлбөрөөр суралцаж төгсөх боломжтой байгаа. Ер нь хэдэн жил сураад төгсөх боломжтой юм бол? Үндсэндээ 4 жилийн хугацаанд суралцаа төгсөх боломжтой. Нийтдээ 121 кредитийн хичээлийг үзэж төгснөнийхөө дараагаар үзэж дуусныхаа дараагаар төгсөх боломж маань нэгддэг гэсэн. Гэхдээ магадгүй 3 жил, 3.5 жилийн хугацаанд шахаад үзээд хичээлүүдээ үзээд дуусгах боломж биднэрт нэгдэж ирдэг. Тэгвэл хим болон химийн багшаас өөр ямар нэгэн мэргэжлээр давхар сурах боломжтой байт юм болов? Химийн тэнхимд суралцахдаа давхар өөр нэг мэргэжлээр суралцах боломж биднэрт нэгдэж ирдэг. Энэ маань Монгол Улсын их сургуулийн хамгийн гол нэг давуу тал болж өгдөг байгаа. Бид нар 120 кредитийг судалсныхаа дараагаар их сургуулийг төгсөх боломжтой гэж сая хэлсэндээ. Харин энэ дээрээ нэмээд 30 кредитийг судлаад нийтдээ 150 кредитийг судалсныхаа дараагаар хавсар мэргэжлэр төгсөх боломжтой буюу 2 мэргэжилтэй болж байгаа. Гэхдээ нэг диплом дээр 2 мэргэжлээ бичүүлнэ гэсэн үг байна дээ. За харин нийтдээ 195 кредит буюу үндсэн судлах дээрээ 75 кредитийг нэмж судалснаар
хос авсраг буюу 2 өөр мэргэжлийн дипломтойгоор энэ сургуулийг төгсөх боломж маань нээгдэж ирдэг. Хавсрах мэрэгжил олгох хөтөлбөр нь оюутны хөдөлмөрийн зах зээлд давуу боломжтой оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх бөгөөд нийт 30 багцаас багагүй байна. Үндсэн мэргэжлийн зэрэгцээ хавсрах мэргэжил эзэмшиж байгаа оюутан бакалаврын зэрэг авахд шаардлагадах нийт багц 130-аас багагүй байна. Хос мэргэжлийг эзэмшихдээ өөрийн сурч байгаа хөтөлбөрөөс гадна суралцах гэж байгаа хөтөлбөрийнхөө шаардлагыг хангаж мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг судална. Хос авсрах эзэмшиж байгаа оюутан 2 бакалаврын зэрэг авахд шаардлагадах нийт багц цагийн хэмжээ 174 багц цагаас багагүй байна. Оюутан суралцж байгаа үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөнд дэх ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 3/1-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.6-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон авсрах мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж болно. Нанаа шинжлэх ухаан инженерчлэл мэргэжлэр суралцахаар элсэн орсон. За элсэн суралцаж байх хугацаанд яг химийн багшийн мэргэжлэр хос мэргэжил төгсөж 5 жилийн хугацаанд хос дипломтой буюу нано инженер болон химийн багш мэргэжлэр 2020 он төгссөн. Химийн хос мэргэжлэр суралцаж байх хугацаанд физик химийн судалгааны багийн судлаач оюутан болсноор олон улсын сэтгүүлд бас 2 судалгааны өгүүлэлтэд хэвлүүлсэн. Тус 2 судалгааны өгүүллийн маань нэг нь impact factor 3-тай, нөгөөх нь impact factor 11-тай сэтгүүл тус судалгааны ажлаа хэвлүүлсэн. За энэ хугацаанд маш олон зүйлийг суралцаж оюутны хувьд өөрийгөө бас дайчилж нэлээд шахуу хугацаанд суралцаж судалгааны ажлаа хийсэн. Би 2016-аас 20 оны хугацаанд Монгол Улсын их сургууль химийн болон маркетингийн хөтөлбөрөөр суралцаж төгссөн. Үндсэн хөтөлбөр маань бол хим, авсрах хөтөлбөр маань бол маркетинг байгаа. Тэгээд үндсэн хөтөлбөрийнхөө хажуугаар бол авсрагын мэргэжил суралцах нь бол маш давуу талтай ирээдүйд ажлын байран дээр гарахад бол хэрэг болдог бөгөөд одоогоор би төгсөөд Манс эмийн үйлдвэрт бол эм шинжлэгч гэдэг албан тушаал дээр ажиллаж байна. Бид нар хизээнээс эхэлж лабораторид хичээлж болох вэ? Химийн техникт элсэн цагаас эхлээл буюу бид нар 1-р курсээсээ химийн лабораторид ажиллах боломжтой болж ирдэг байгаа. 1-р курстээ бид нар ерөнхий эрдмийн хичээлүүдийг үздэг. Тэр явцдаа ч гэсэн мөн дээрээс нь цаашлаад 2-р курс болон 3-р курстээ илүү багцтайгаа ажиллаж нарийн төвшөнд хичээлүүдийг үзэж явах боломж маань нээгддэг байгаа. Оюутнууд төлбөрийн асуудал гэдэг маш том асуудал байдаг. Тэгээ суралцж байгаа хугацаанд тэтгэлэг ямар нэгэн тэтгэлэг хамрагдах боломж байдаг уу? Монгол их сургуулийн оюутнуудад олгогддог 10 төрлийн тэтгэлэг ерөнхийдөө байдаг. Тэгээд энэ тэтгэлгүүдийг манай химийн техникийн оюутнууд бүгдээрээ ямар нэг байдлаар хүртэх, тэрэнд оролцох боломж бол хангалттай нээлттэй байдаг байгаа. Тэгэд тэр эдийг авах ер нь тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ гэдэг нь бол маш энгийн. Оюутан та бүхэн өөрсдөө л хичээл номдоо шамдан суралцаж чадах юм бол бүгдээрээ тэтгэлэгтэйгээр энэ сургуульдаа суралцах боломж бол байдаг байгаа. Тэгээд мөн дээрээс нь нэг давуу тал нь юу гэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын ононоос шалтгаалаад 50%, 70%, 100%-ийн тэтгэлгийг авах тэтгэлэгт хамрагдаж цаашаа үргэлжлүүлэн суралцах боломж болцоо нээгдэж ирдэг. Шинжлэх ухааны салбарын, байгалийн ухааны салбарын эсэлтийн багц 2 хөтөлбөр, химийн хөтөлбөрөөр сурч байгаа оюутнууд 50% хөнгөлөлт, дараагийн үйлрэлд 2.8-аас дээш голч дүнтэй бол төгсөх хүртлээр 50% хөнгөлөлтөд сурна. Шинжлэх ухааны салбарын, байгалийн ухааны салбарын багц 3, багш мэргэжлийн хөтөлбөрт элсэн элсэгч нь эсэлтийн ерөнхий шалгалтанд 650-аас 750 он авсан бол 70%, 751-ээс дээш он авсан бол 100% сургалтын төлбөрийг төрөөс эхний үйлрэлд чөлөөлнө. Голч дүн нь 3, түүнээс дээш бол 100% хөнгөлнө. Монгол Улсын их сургуулийн байгаль их лицей сургуулийн төгсөгч нь суурь шалгалтанд 650-аас дээш оноо авч шинжлэх ухааны салбарын, байгалийн ухааны салбарт элсэн бол 50%. Монгол Улсын их сургуулийн хүндэт профессор Гавьяат багш мөнгөн цэцгийн нэрэмжээд бүтэн жилийн сургалтын төлбөртөө тэнцэх тэтгэлэгт жилд 2 бакалаврын оюутан. Монгол Улсын их сургуулийн нэрэмжит тэтгэлэг 2 дугаар төвшний оюутнууд 6 оюутан. Улсын их хурлын гишүүн болсон Ундрагийн нэрэмжид Идэр оюуны ундраа тэтгэлэгт 2 оюутан. Мөн оюу толгойн тэтгэлэгт сүүлийн 5 жилд хим хөтөлбөрийн 14 оюутан хамрагдсан. Байгалийн ухааны салбараас Монгол улсад боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 2013 онд анх удаа, 2020 онд 2 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн.
Олон улсад Азианд хим хөтөлбөр 2019-с 2024 оны хүртэл магадлан идэвхжлэгдсэн. Боловсролын магадлан идэвхжлэх үндэсний зөвлөлөөр хим хөтөлбөр 2 удаа, химийн багшийн хөтөлбөр 1 удаа тус магадлан идэвхжлэгдсэн. Химийн танхимын бүрэлдэхүүнд бол 4 профессор, 8 дэд профессор, 2 ахлах багш, 1 багш, 5 лаборант, 1 туслах ажилтан гэсэн нийтдээ манай багшлах боловсон хүчний 87% нь бол докторийн зэрэгтэй, үүнээс 67% нь бол гадаадын ихтэй нэр хүндтэй ихтэй сургуулиудад мэдлэг боловсролоо дэвшлүүлж зэрэг цолоо хамгаалсан боловсон хүчин байна. Сургалт судалгааны үйл ажиллагаагаа Монгол Улсын их сургуулийн стратеги төлөвлөгөөний дагуу дэлхийн жишгт нийцүүлэх зорилгоор 7 судалгааны баг 5 хичээлийн хамтлагаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Монгол Улсын их сургуулийн химийн тэнхимийг төгсөгч оюутнууд нь судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд улсын болон хувийн өмчөд ихтэйд сургуулиуд, улс, аймгийн бүх шатны хяналтын шинжилгээний лабораториуд, Монголын томоохон хүнсний үйлдвэрийн лабораториуд, томоохон уул уурхайн компаниуд, Эрдэс түүхийн эдийн шинжилгээний геологийн төв лаборатори болон олон улсын сүлжээ лабораториудад ажлын байраар хангагдах бүрэн боломжтой.